байна уу? Шинжлэх ухааны таны мэдгүй одмон дэр суугт татаа морил Адрайнер нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарыг хөтлөгч Инх Бат бидэнд бэлтгэргэж байна. За нэвтрүүлгийг дэмжиж ажиллаж байгаа Итгэл даах Герман чанар хийтих за мөн Casa Davin чотхон дэмжиж ажиллаж байгаа. Нэвтрүүлэг YouTube-ийн одмон дэр сууг NTV телевиз одмон дэр радио 83.307 хослогоноор та бүхэнд хүрч байна. За өдрийн мэнд. За одоогоос 63 жилийн өмнө буюу 1963 оны 8 дугаар сарын 28-нд магадгүй арьс өнгөний үзлийн эсрэг хамгийн том мэдгдлийг хийсэн. Арьс өнгөөр ялгуурлан гадуурхах ямар бусармаг бөгөөд тэнэг зүйл болохыг ухааруулж ойлгуулсан нэгэн цуглаан. Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотын төвд болдог. Ерөнхийлөгч Линкольны дурсгалын зохицуулбарын өмнө 250 гаруй мянган хүн цугларсан байдаг. Энэ газар цугларсан ч гэсэн учиртай юм. Учир нь ерөнхийлөгч Линкольн бол өөрөө арьс өнгөний үзлийн эсрэг, боолчлын эсрэг үзэлтэн. Энэ ч утгаараа боолчлыг халсан зоригтой ерөнхийлөгч байсан шүү дээ. Энэ цуглаанд оролцож буй хүмүүсийн 80% нь хар арьснууд. За харин үлдсэн 20% нь л цагаан арьснууд байж. Тэд бүгдээрээ энэ дээрээс үг хэлж буй нэгэн эрхмийг амьсгаа даран сонсцоож байж. Үг хэлж буй хүний хажууд байсан нэгэн бүсгүй. Мартин одоо өөрийнхөө мөрөөдлийн тухай яриач гэж түнд нэгэн зүйлийг сануулдаг. Энэ сануулгын дараа илтгэгч урд хэлж байсан үгнээсээ ишлээд ингэж хэлсэн. Надад мөрөөдөл бий. Миний 4 хүүхдийг арьсны өнгөөр нь биш, харин зан чанараар нь дүгндэг улсад амьдрах тэр өдөр ирнэ гэж би мөрөөддөг. Би энэ үнийг мөрөөддөг гэж тэрээр хэлдэг юм. За өнөөдрийн нэвтрүүлгээр тэгвэл бүгдээрээ надад мөрөөдөл бий хэмээх алдарт үгийг хэлсэн. За арьс өнгөний үзлийн эсрэг хамгийн залуу Нобелийн шагналтан цогтой тэмцэгч Мартин Лютер Кинг Жуниорын талаар ярина. Тэрээр Америкийн нэгдсэн улсын Жоржиа мужийн Атланта хотод Африк гаралтай нэгэн гэр бүлээс гаралтай. Эцэг Майкл Кинг Баптист сүмийн номлогч. Эхэн мөн тэр сүмд нь орган буюу бадралт бишгүүр хөгжим тоглодог байсан. Хоёулаа сүмд ажилладаг байх нь тийм ээ. 1929 оны 1-р сарын 15-нд тэднийх бүл нэмээд нэгэн хүү төрсөн бөгөөд аав нь төр хүүдээ Майкл Кинг Жуниор гэдэг нэрийг хайрладаг юм. За эднэр ингээд Жуниор 3 дугаар 4 дугаар гэж явцдаг те хүүхдтэй өөрх нэрийг өгөөд. Харин 1934 онд буюу хүүг 5 настай байхад аав нь баптистуудын дэлхийн конгресст оролцохоор Германыг зорьдог юм байна. Энэ хурал нь шашин судлаач, шинэтгэгч Мартин Лютерийн дурсгалд зориулсан байдаг юм байна. Хоёул Мартин Лютерийн талаар амар ахтахаар нэг дугаар дээр ярьжсэн те. Мартин Лютерийн амьдрал бүтээлтэй танилцаад ихэд биширсэн аав нь гэртээ ирэнгүүтээ өөрийнхөө болон хүүгийн нэрийг Мартин Лютер болгоод өрчилждэг. Ингээд манай хүний нэр Майкл Кинг байсан бол Мартин Лютер Кинг Жуниор болж 5 настайдаа өөрчлөгдсөн байна. Хэдийгээр аль 1865 онд боолчлыг халсан байсан ч гэсэн Америкийн нэгдсэн улсад арьс өнгөөр ялгуурлан гадуурхалт байсаар байсан. Одоо ч биш үү дээ. Далд, нууц эсвэл багассан л болохоос шүү тийм ээ. Гэр бүл нь хүүхдүүдэд аль болох энэ үзлээс хамгаалдаг байсан ч гэсэн Мартин хүү 5 настай байхдаа л анхны арьс өнгөөр гадуурхагдсан мэдрэмжээ авсан байна. Тэрээр гадаа хамт тоглодог байсан найзтай байж. Гэтэл нэг л өдөр нөгөө найз нь түүнтэй дахиж найзлахаа болцсон. Мартин гайхаад нөгөө найзаасаа асуудаг байхгүй. Тэгсэн чинь манай аав ээж намайг хар хүүхдтэй тоглож болохгүй гэж хатуу хоригдсон гэж хэлсэн юм байна. Ингээд бяцхан Мартин хар арьстай байх нь ямар хэцүү болохыг 5 настайгаас л ойлгож эхэлсэн гэдэг. Эцэг нь гүн гүнзгий шашин шүтлэгтэй маш хатуу чанд хүн байсан. За ингээд 3 хүүхдээ ч гэсэн байнга зоддог байж. Эцгийнх нь энэ хүүхэд хүмүүжүүлэх арга барил нь Мартин Лютерт сэтгцийн эрүүл мэндэд нөлөөлсөн. Энэ траума гэж би ярьдаг шүү дээ. Сэтгэлийн шарахтай болцсон байх. Тэгээд тэрээр 2 удаа амиа орлох гэж бас оролдож исэн юм байна. Бага байхдаа шүү дээ. Гэхдээ л эцгийнхээ тэр хатуу ширүүн байдлыг давж туулаад аав нь ч гэсэн ер нь тэр нь нэлээд багассан юм шиг байна. Аав нь хүүтэй ер нь бол гол уран зэрэг нөхсөн хүн болж хувирдаг юм бэл. Эсвэл дунд сургуульд ороод хүү маш сайн зуралцж байсан тул 2 удаа анги алгасан гинэ. Түүний илтгэх онцгой чадвар нь сургуульд байхад нь аль хэдийнэ илэрхий болсон. Сургуулийн илтгэл мэтгэл цэнд байнга оролцдог 15 настай Мартин арьс өнгөөр ялгуурлан гадуурх сэдвээр илтгэлтэй байд. Муж улсын хэмжээнд болсон илтгэх урлагийн тэмцээнд төрүүлж чадсан байна. Ямар жаахан тэнтэй хөөрхөн. 15 таа тий.
Тэгэхээр бодохгүй 15 настай хүүхэд арьс өнгөний эсрэг илтгэл тавьж гин гэд. Бид тэгэхэд юу хийж яадаг вүлээ? Тайр дурлал гэж явж яадаг шүү дээ, тэ. Тэгэхээр энэ үед ч гэсэн тэр сэтгэлийн өвдөж байгаа тэр ялгарлуулж байгаа мэдрэмжүүдийг мэдрээд дасцсан байсан байна. Тийм. 10-аад жил өнгөрсөн байна шүү дээ. 1944 онд 15 настай Мартин Лютер Кинг Jr. Жоржиа мужийн Атланта хотын Morehouse коллежид элсэн ордог. Хэдийгээр 16 нас хүрээгүй байсан ч гэсэн онд сурлага үнэхээр сайн учраас Morehouse коллеж түүнийг шууд элсүүлдэг. Кингийн гэр бүлийн хэдэн үе энэхүү Африк гаралтай Америк иргэдэд зориулсан нэр хүндтэй сургуулийг төгссөн байдаг. Бага наснасаа л хар арьснуудын эрхэм төлөө тэмцэх нь түүний эрхэм зорилго гэдгийг мэддэг байсан түнд Morehouse сурж байхад нь багш нар нь нийгэм улс төрийн тэгш байдлыг дэмжих хүсэл эрмэлзлийг шууд улам гүнзгий суулгасан байна. Мөн тэрээр суралцж байх хугацаанд номлогч болохоор шийдсэн байдаг. Аавтайгаа адилхан. Энэ санааг аав нь бүрэн дэмжиж танил тал арын хаалгаараа дамжуулаад хүүдээ сүмд ажлын байранд ороход нь тусалсан байна. Мартин Лютер маань социологийн чиглэлээр бакалаврын зэрэг авсныхаа дараа энэ чиглэлээр карьераа үргэлжлүүлсэнгүй. Харин 1948 онд Пенсильвани мужийн Честер хотын Крозерийн шашны семинарт элсэн гэнэ. Тэрээр онд сурч байсан тул шагнал аваад мөн J. Lewis Крозерийн нэрмжит тэтгэлэг хүртэн боловсрлоо үргэлжлүүлэх боломжтой болсон. 1953 онд 25 настай Мартин Лютер Кинг шашин судлалын чиглэлээр докторийн зэрэг хамгаалж чадсан байна. Өгний чинь социологч байсан шүү дээ. Харин тийм. Одоо шашин судлалаар доктор хамгаалчлаа. Ингэж тэрээр эргэлт буцалтгүй номлогч болж байгаа нь энэ юм. Мартин Лютер Кинг Америкийн өмнөдийн бүх юм тайртай дуртай байсан гэнэ. Өмнөд хэсэг нь. Тэрээр ямар ч хоол голгүй иддэг байсан ч гэсэн өмнөдийн энгийн хоолыг юунаас ч илүү тооцдог байж. Мөн өмнөдийн бүсгүүтэй танилцахыг хүсдэгэ найздаа ингэж ярьжсэн гэнэ. Би нэг өмнөдийн бүсгүүтэй танилцмаар байна. Бостны охтууд манайхтай огт одоо адилгүйг чи мэдэн шүү дээ. Надад таарлцсан лав амар маягтай байсан. Ер нь жоохон. Тэгээ маягтай ям бансан охтууд дургу байсан байна. За түүний ч хүснээр болоод хөгжмийн консерваторийн гоцлол дуу хийл хөгжмийн ангийг төгссөн Корета Скот гэдэг бүсгүүтэй тэрээр тун хөдөлгөөн танилцдаг. Гэтэл Корета маш ширүүн аштай. Бас идэвхтэн нэгэн байсан болохоор эхэндээ лантантай уулзахыг нэг хүссэнгүү гэнэ. Гэсэн ч найз нь Мартин Лютерийг байнга магтсаар байгаад утсаар ярихыг зөвшөөрүүлж чадсан байна. Манай хүн чи итгэгч шүү дээ, Тийм. Бадрууган нэг удаа ингэж хэлж ирсэн. Би ямар ч бүсгүйг утсаар яриад ойлуулж чадна гэж. Тэр чадвар нь байна шүү дээ. Тэр ярианы тэр. Тий. За ингээд утсаар ярьсныхаа дараа Корета Мартин хоёр анхны болцоонд хөгжим болон коммунизмын талаар ярилцсан гэдэг. Эхний болцооныхаа дараа л Мартин нөгөө бүсгүй тандаад ирээдүйн их нэртэй харах гэсэн бүх зүйл танд байна гэж хэлсэн байдаг. 1953 оны 6 дугаар сарын 18-нд 24 настай Мартин Лютер Кинг Jr. 26 настай Корета Скот хоёр хормоо хийдэг. Ийм нэг яриа байдаг. Тэд хормоо хийсэн шөнөө буудлаар орох гэсэн чинь зочид буудал болтоогүй. Хар арьснуудад үйлчлэх газар болтоогүй. Ингээд тэд өөр нэг газар хоногддог байхгүй юу? Ингэхдээ л энэ хоёр хоёлаа хар арьснуудынхаа төлөө энэ арьс өнгөний үзлийн эсрэг ямар нэгэн чухал юм хийнэ гэж ярилцсан гэдэг. Ийм болов уу ч мэдх юм. Гэхдээ ямар ч гэсэн гоё түүх болохоор нь оруулсан юм шиг. Тийм байна. Тэдний гэр бүл маш аз жаргалтай, харилцан ойлголцол дээр тулгуурласан харилцаатай байж. Энэ хоёр охин, 2 хүүтэй болсон. Нийт 4 хүүхэдтэй юм байна. За хоёлаа ивент тэтгэгчтэйгээ танилцсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ихтгэл даах герман чанар хэд их дэмжиж ажиллаж байгаа. За тавилгын хамгийн эдлэгэнд ордог хэсэг бол мэдээж нугас болоод тэр нөгөө шургуулгын зам байгаад идэг. Тэгэхээр хэд их бол тавилгын тоног оруулж ирдэг ийм компани. Тэгэхээр тоног гэхээр гой сайхан, ганган тийм зүйлүүд биш. Ерөөсөө тавилганы амин сүнс болсон тэр шүүгээний даацын зам мөн одоо байнга эдлэгэнд орж ирдэг тэр нугасыг оруулж ирээд байгаа юм шүү. За өдөр болгон бид нэр одоо шүүгээ савыг онгойлгож хэдэн мянган удаа онгойж хаагдаж тавилга бидэнд шалгалт өгж байгаа. Тийм учраас нөгөө талаар хүн бүр гэртээ 5 тухтай байхыг хүсэж байгаа бол энэ байнга эдлэлж хэрэглээнд ороод байгаа зүйлүүд маань өөр асуудалгүй
найдвартай, дуу шуу амархан орохгүй, бат бөх байх юм бол ерөөсөө амьдралын чанарт нөлөөлнө. За тэгээд мэдээж тавилгыг жил болгон солиод идэх учраас шинээр гэр бүл болж байгаа, тавилгаа сольж байгаа айлууд маань ямар ч гоё үнэтэй хавтан, ямар ч гоё одоо загварын байдлаар хийлгэж болно. Гэхдээ манайх хэд их нугсыг хийлгэнэ гэж одоо тэр хийж байгаа хүнтэйгээ ярилцаж очиж одоо энэ нугсын сонгож хийлгэж болох юм шүү. Тэгээ эднийх бас айгүй хөрхэн тийм шоурум байгаа. Тэн дээр нь очиод ингээд галтгооны шүүгээс сав яаж онгоох тэр ашиглагддггүй болон тохоо хэсгүүд яаж гарч ирэх нугсны сонголтууд ч юм уу тэрийг загвар болгоо танд ингээд бэлэн болгоо харуулсан байгаа. Тэдрийг харж болж байна. За эсвэл одоо айгүй хөрхөнтэй вискиний хэсэг, кофений хэсэг ч юм уу тэр хэсгүүдээ бас тэр нугсны ижи дээр шийдэж болох учраас очиод харах юм бол бас бүх юм их өөр шүү. Тэгээ хүмүүс дандаа нөгөө тавилга нь эвдэрсний дараа очиж үзэхээрээ манайх тэгж хэлэгдэг байж ингэдэг байж гэдэг тий. Одоо бүр нөгөө юм гүйдэг хаалга бол бүр бидний айдас болсон шүү дээ. Ингээл дан ингээл зам нь бохирддаг, салдаг. За тэр бол ерөөсөө эднийх тэр бас л хамгийн төгс шийдлэр байж байгаа. За ямар компани юм бэ гэхээр Германы 135 гаруй жилийн түүхтэй дэлхийд танигдсан тавилгын тоноглолын хэд их брэнд Монголд аль биесны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд одоо 135 жилийн түүхтэй компани дээрэс нь Герман. Тийм учраас манайхан чанарт бол одоо асуудал байхгүй гэдгийг мэдчихэж байгаа. Хаан улд үүрэг 3 дугаар хороо Design Central төвийн 201 тоод. Одоо нэг лавэ захын замын эсрэг талд Design Central гэдээ харагдаж байгаа. 77 тэг 456 95 тэг 456 утасны дугааруудаар лавлаад тавилга хийлгэх гэж байгаа бол заавал очиж үзэж байгаа шийдвэрээ гаргаарай манайхан. Очоод зүгээр ингээд шургуулгыг онгойлгоод үзчих. Тэгэхээр бүр шууд шал өөр юм бэл. Харин тийм. Бүр нэг цаанаас л нэг эд хэрглэж байгааг нь мэдгэдэд байгаа байхгүй юу? Харин тийм. Тэгээд тэр нэг халбах сэрээ хийдэг. За эсвэл одоо тэр том түн одоо тоогоо могоо хийдэг. Тэд нар чинь даац нь өөрөө тус тустай өөр байх хэвээр. Тэгээд бид даацыг хэтрүүлчихэл замыг гажуулаад байт юм бэлээ л дээ. Тийм. Хэд их ч юм болохоор дээр нь хүн гарч зогсож болоод байгаа байхгүй. Тийм даац байгаа байхгүй. Үнээр гоё юм лээ. Тийм. Яг тэр нөө шургуулгын тасалгаанууд хийсэн тэр бол үнэхээр тасарсан. Эмгцэгц тий. Тийм юм хайхгүй хоол төлөгдөхгүй гэдэг шүү. Тэр OCD-тэй хүмүүс эднийх рүү заавал очир. Яг үнэ. За баярлалаа. За баярлалаа. За тухайн үед буюу за одоо энэ арь сонгоны үзэл бол маш одоо ирчтэй байгаа энэ үед Америкийн нэгдсэн улсад албан ёсны бус Jim Crow-ийн хууль гэгчтэй үйлчлдэг байсан юм байна. Энэ нь хүмүүсийг арь сонг гарал үүслээр нь ялгуурлан гадуурхаж зөвхөн цагаан арьснуудад илүү их орлогодог байсан. Хэдийгээр одоо бидэнд одоо хоёлаа сонсох юм бол маш тийм сонин содон сонсогдох боловч яг кино үзэр байгаа нэгт бодогдохгүй ч юм уу гэхгүй. Ямар ч одоо сонсох юм бол их сонин юмнууд сонсогдно. За. Үйлчлэгээний газрууд, сургууль, эмнэлэг, албан байгууллага бүр ариун цэврийн өрөөнүүдэд хүртэл хүмүүсийг ялгуурлан хар арьстай хүмүүсийг цагаан арьснуудаас тусгаарлан аль болох нийлүүлэхгүй байхыг хичээдэг байсан. За Hidden Figures гэдэг кино өглөө. Тэрэн дээр ийм маш хүчтэй мессеж гардаг байхгүй. NASA-гийн дата төв дээр ажилладаг хар арьс эмэгтэй байгаа юм. Тэр хэсгийг санаж байна уу? Санаж байна. Чи яагаад ингэж хоцорчод идэх юм бэ? Яагаад алуу болчоод идэх юм гэсэн чи надад орох ариун цэврээр алах. Тэгдэг чи бараг 30-40 минут алхаж харуудын ариун цэврээр орчоод буцаад ажил дээр ирдэг байхгүй. Яг тийм хүчтэй хэсэг байдаг шүү дээ. Тэрийг Jim Crow-ийн хууль гэдэг байсан юм. Тэгэд уг нь бол тэр чинь хүний зүгээр адилхан байгалийн хэрэгцээ байгаад тах төртөл маш төвөгтэй болгодог, хэцүү болгодог байсан байгаа байхгүй юу? Энд ч одоо хар хүн бол цагаанаас байнга доор авах хэрэгтэй. Чи бол хүн биш гэдэг шүү дээ. Шин одоо төрөл зүйл нэмэгдчихэд шүү дээ. Хар хүн гэдэг нэртэй. Гэтэл хүмүүс ч одоо Африкаас харуудаас үүссэн гэдэг одоо гарчаад байдаг судалгаа гарч тийм. За дахиад нэг жишээ хэлэхэд автобусны эхний 4 игнээ суудалд зөвхөн цагаан арьснууд суудаг. Эдгээр суудлууд хоосон байсан ч гэсэн өнгөт хар арьснууд суух хэрэггүй. За тэг өнгөт арьсан гэм муухай. Яг тэр хүн болго өнгөтэй шүү дээ тийм. Ялангуяа цагаан арьстай хүмүүс бол бүр олон өнгөтэй гэдэг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Өвдгөөр хөх юу ийчлээ тийм. Халууцгаараа улаан өвгтэй хөх юу илээ тийм. За мөн эдгээр суудлууд дүүрсэн үед цагаан арьстан орж ирвэл өнгөт арьстай хар арьстай хүмүүс суудал тавьж өгөх ёстой. Одоо бол чи бос гэвэл гайхна үстэй юу солиороод би сууж штэ тийм. Ийм тэнэг дүрмүүд байсан байхгүй. 1955 оны 12 дугаар сарын 1-нд Алабама мужийн 42 настай Африк гаралтай ойдолчин бүсгүй Rosa Parks автобусанд суудлаа цагаан арьстай эрд тавьж өгөхөөс эрс татгалцдаг. Үүний дараа түүнийг баривчлаад торгуул ногдуулсан байдаг.
эн чинь албан ёсны хууль байхгүй шүү дээ. Зүгээр л бичигдээгүй хууль байгаа шүү дээ. Jim Crow-ийн тийм. Энэ нь тухайн жилд гарсан цорын ганц ийм үйл явдал биш байж. 5 эмэгтэй 2 хүүхдийг тухайн жилд баривчилсан. За мөн нэг Африк гаралтай гэрийг цагаан арьст автобусны жолооч буудан хөнөсөн хэрэгч бас гарч байсан байна. Энэ хүн бол суудлаа тавьж өгөхгүй л гэсэн хэрүүл маргаан болсон болов. Ингэснээр 1955 онд Мартин Лютерийн амьдарч байсан Монтгомери хотод байдал маш ихээр хурцсан гэнэ. Африк гаралтай Америкчуудын дунд олон нийтийн өмнө саман улам нэмэгдэж байж. Залуу номлогч Мартин Лютер Кинг одоо харин хөдлөх ёстойгоо ойлгосон байна. Тэрээр хотын Африк гаралтай хүмүүст хандаад нийтийн тээврийг хүчирхийлэл хийлгүүгээр зүгээр л автобусанд суухгүй байж бойкотлохыг уриалсан байна. Хотын зорчигчдын 70% нь Африк гаралтай хар хүмүүс байсан тул тээврийн компаниудын энүүд маш ихээр алдагдал амсч эхэлсэн. Алдагдал хүлээж эхэлсэн. 1956 оны 1-р сард Кингийн гэрийг бөмбөгддөг. Бөмбөгдөл тэлсэн гэсэн үг. Гэвч бойкот үргэлжилсэн хэвээр энэ автобусны компаниудын л хийсэн үйл ажиллагаа болов. Би нэг сайн судлааг болохоор мэдэхгүй шүү. Таахад тийм байх тийм. Одоо юу нэ? Үйлдэгч нь тодорхойч биш магадгүй тийм. Бойкот үргэлжилсэн хэвээр байгаа. Үүний эсрэг хуулийн дагуу эрх баригчдын хийсэн олон нийтийн баривчилгаач үр дүнд хүргээгүй. Эцэст нь дүүргийн шүүх итгэгтнүүдийн нэхэмжлийг хэлэлцээд автобусны тусгаарлалтыг хууль бус гэж анх удаага шийдсэн байдаг. Гэвч Монтгомеригийн арьс өнгөөр ялгуурлан гадуурхах эрх баригчид бууж өгсөнгүй. Тэд Америкийн нэгдсэн улсын дээд шүүхт давж заалдаад за тус дүүргийн шүүхийн шийдвэрийг харин дээд шүүх хэвээр нь үлдээчихдэг. Хараас Америк чинь хөвчлөлийн орн бийжиж автобусанд ийм тэнийг юм хийгээд тахт яа ингээд дээд шүүхээс хүртэл үтсэн байна. Америкийн нэгдсэн улсын хамгийн алдартай арьс өнгөөр ялгуурлан гадуурхагчд байгуулах болох Ku Klux Klan гэж байдаг байхгүй. За. Эднийхэн хүртэл Монтгомери хотод 40 ачааны машинаар хүмүүс ирдэг гэнэ. Өчтөр аимшигтай юм болох гэж байгаа гэсэн. Иргэний дайн шиг юм болох гэж байгаа гэсэн үг байхгүй. Гэвч ингээд 40 машин дүүрэн хүн ирсэн ч гэсэн нөгөө бойкотыг одоо өөрчилж чадаагүй. 1956 оны 12 дугаар сарын 20-нд Монтгомеригийн нийтийн тээврийн систем дэх ялгуурлан гадуурхалтыг энийхүү бүрэн зогсоосон гэж үздэг юм байна. Энэ бол хар арьс дэргэдийн хөдөлгөөний анхны жинхэнэ томоохон ялалт байсан. Энэ ялалтанд залуу номлогч Мартин Лютер Кингийг үндэсний төдийгүй олон улсад алдар нэртэй болгож орхиж байгаа. 1957 онд Мартин Лютер Кинг болон хэд хэдэн хар арьс удирдагч цуглараад өмнөдийн христийн шашинд удирдагчдын баг хурлыг байгуулдаг. Мартин Лютер Кингийг ерөнхийлөгчөөр нь сонгоод удалгүй тэрээр арьс өнгөөр ялгуурлан гадуурхах үзлийн эсрэг бусад сүмийн итгэгчдэд жагсаал зохион байгуулахад ч гэсэн тусалж эхэлдэг юм. Тэр жилдээ Мартин Лютер Кинг маш олон хотоор явган аялаад 208 удаа илтгэл тавьсан байдаг. Түүний энэ ажлынхын үр дүнд боловсралдах арьс өнгөөр ялгуурлан гадуурхах хязгаарлалт суларсан гэнэ. Хар арьстай хүүхдүүд сургуульд сурч болдгүй байсан. Тэр нэг анхны охин байдаг байхгүй. Ганцаараа цагаануудын сургуульд элсэж орж байгаа. Тэгэхэд тэр сургуулийн эцэг эхчүүд багш нар өчнөө юм болж исэн. Тэр охиныг дөрвөн хамгаалагч, бие хамгаалагч хамгаалan суралцуулдаг байлаа шүү дээ. Ийм байсан байхгүй. Харин Мартин Лютер Кингийн ачаар энэ бүх хязгаарлалт суларсан гэж байгаа. 1957 онд Гарфилдийн ахлах сургууль нь сурагчдын 50 гаруй хувийг өнгөт арьстай хүмүүс эзэлдэг Сиэтл хотын анхны сургууль болж хувирсан юм байна. Тухайн жилдээ өмнө нь зөвхөн цагаан арьснууд сурдаг байсан Арканзас мужийн Little Rock дахь төв сургуульч гэсэн хар арьс сурагчтай болсон гэдэг. Тэмцлийнхээ эдгээр туршлага дээр үндэслээд Мартин Лютер Кинг 1958 онд эрх чөлөөнд хүрэх алхам нэртэй анхны номоо хэвлэлдэг. Тэрээр уг номонд Монтгомери хотын автобусны бойкотын талаар өөрийн үзэл бодол дурсамжаа оруулсан байдаг юм байна. Мөн оны 9-р сард Мартин Лютер Кинг Нью-Йорк хотын хар арьснуудын хаалм хороололд номынхаа сүүлийн хөвөд дээр ч гарын үсэг зурж байж. Хаалм бол ер нь хэцүү хороолол та. Энэ үеэр Кингийг алах анхны ноцтой оролдлого гарсан байна. Нэг Африк гаралтай бүсгүй түүнрөө дөхөж очиод
Мартин Лютер Кинг мөн болохыг танимагцаа 18 см-ийн загтал онгойлгогч утгаар түүнийг дүүрсэн. Эмчнэр Мартин Лютер Кинг баг өгөхд өгсөн азар хутга түүний гол судсыг оноогүй байна гэдэг мэдгдлийг хийсэн. Халдлагын дараа Мартин Лютер 3 удаа мэс засалд ороод хэдэн сарын турш эмнэлэгт хэвтээд эсэргүүцлийн үйл ажиллагаагаа энэ үедээ мэдээж үргэлжлүүлж чадаагүй. Энэ бол бүрэн зогссон байна. Энэ халдлагыг үйлдсэн эмэгтэйг Изола Вэйр Кари гэдэг. Хожим тэр эмэгтэй сэтгцийн өвчтөй байсан тогтоогддог юм байна. Ийм өвчтөй гэдгийг мэдээд Мартин Лютер Кинг юу гэж хэлсэн гэж би түүнд уурлахгүй байна. Харин чи эмнэлгийн тусламж аваарай гэж түүнд хэлсэн байна. Дараа жил нь чөлөөлөх хөдөлгөөнийг удирдагч Махатма Ганди ба шүү дээ. Махатма Гандиг Мартин Лютер ч маш их хүндэтгэн биширдэг байхгүй. Түүнийг яг замналаар явахыг хүсдэг. Тэрээр энтгэгт айлчлаад Гандигийн өв уламжлалт болон эсэргүүцлийн аргуудыг судалсан байдаг. За хүчирхийлэлгүй эсэргүүцлийг дэмжигч Кинг бойкот болон иргэний эсэргүүцэл нь зөвхөн Америкийн удирдлага төдийгүй дэлхийн нийтийн анхаарлыг тус улсад хар арьснуудын эсрэг үйлдэгдэж буй шудраг бус явдалд татна гэж үзсэн. Анхаарлыг татгаад. Кинг ч энтгэх татсан шүү дээ. Тэгсэн ч түүнийг жавхарлал нэрөө өөрөө ирсэн юм бэл. Мартин Лютер Кинг олон улсын улс төрийн зүтгэлтэн болж гарч ирснийг энэ үйл явдал илтгэж байгаа юм. Жавхарлал нэрөө хүртэл түүнийг мэдчихээн, түүнийг өөрч юм шүү дээ. Нэг сарын аяллахаа дараар тэрээр ингэж бичсэн байдаг. Хүчирхийлэлгүй эсэргүүцэл бол дарлагдсан хүмүүсийн эрх чөлөөнийхөө төлөөх тэмцэлд ашиглаж болох хамгийн хүчирхэг зэвсэг гэдэгт өмнөхөөсөө ч илүү би итгэлтэй байх боллоо гэж бичсэн байна. Мартин Лютер Кинг иргэний эрхийн хөдөлгөөний удирдагчаар ажилласан 13 жилийнхаа хугацаанд 30 удаа баривчлагддаг. Түүнийг иргэний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж явуулсан хэмээн буруутгадаг. Хууль захиалах байгууллага түүнийг байнга хянаж өчүүхэн төдий зүйл болоход л баривчилждаг байж. Мөн тагнуулын төв газар хүртэл ерөнхийлөгчийн зөвшөөрлөлтөөр Мартин Лютерийг хяндаг байсан гэдэг. 1960 онд Кингийн гэр бүл Атланта руу нүгэд тэрээр аавынхаа номлодог байсан Эбенезер сүмийн баптист сүмийн хамтран номлогч болсон юм байна. Удалгүй өмнөд хэсэгт иргэний эрхийн төлөөх хөдөлгөөн ирчээ аваад оюутны хоолны Woolworths гэдэг газар суулт хийснээр тэмцлийн голомт болоод энэ суулт тухайн бүс нутагт даяараа тархаж эхэлсэн гэдэг. 1960 оны 10 дугаар сард Мартин Лютер Кинг Атлантагийн их дэлгүүрт суулт хийснийхаа дараа дахин шоронд хоригддаг юм. Түүнийг ерөнхийлөгчийн үндэсний сонгуулийн кампанид ажлыг тасалдуулах аюул занал хийсэн гэж баривчилсан байдаг. Тэрээр шоронгоос их нэртэй загтал бичсэн бөгөөд ингэж дурдсан байна. Манай гэр бүлийн туулж буй зовлон Атланта, Жоржиа болон Америк дахь амьдралыг баг зэрэг ч гэсэн дээрдүүлэхэд туслана гэдэгт би итгэлтэй байна гэж. Гэсэн ч гэсэн эсэргүүцлийн удирдагчийг суллах гэсэн ардчилсан намын нэр дэвшигч Джон Кеннеди болон түүний дэмжигчдийн оролцоо энэ дээр амжилттай болдог. Кеннеди Мартин Лютерийг шоронгоос гаргасан болж таарах нь. Энэ нь Кеннедигийн нэр хүндийг өсгөөд бүгд найрамдах намын Ричард Никсоныг ялахт нь ихээхэн тусалсан гэж үздэг. 1963 онд Мартин Лютер Кинг Алабама мужийн Бирмингем хотын их дэлгүүрүүдэд ажилд авахдаа ялгуурлан гадуурхдаг үйл ажиллагааны эсрэг жагсаалыг удирдсан. Цагдаа нар жагсагчдын эсрэг галын ус ашиглаад ус цацаад маш даралттай ус цацж гэсэн үг тийм. Цагдаагийн нохоо тавиад жагсаалыг харгас хэрцгийхээр дарсан гэдэг. Эрх баригчдын үйлдэлийг улс орон даяараа харсан. Одоо энэ бусрам юм. Ингээд маш олон хүнд нөлөөлөд тэднийг тэмцэлд нэгтгэхэд нь хүргэж байгаа. Ингэж баривчлагдсныхаа дараа Мартин Лютер Кинг Бирмингемийн шоронгоос бичсэн загтлаа бичсэн нь олон нийтэд маш өргөн тархаад иргэний эрхийн хөдөлгөөнийг сонгодог бүтээлүүдийн нэг болдог юм. Мөн оны 8 дугаар сард Вашингтон руу хүний эрхийн төлөөх маршаа зохион байгуулад нэвтрүүлгийн ихэнд хойлоод дурддаг надад мөрөөдөл бий гэдэг алдар түүгээ энд хэлдэг юм. Салма гэж кино бий. Яг энэ үйл явдлын талаар гардаг. Тэр кино үзэх юм бол Америкчууд тэр цагаан арьснууд гэдэг хүмүүс ямар дуракууд болохыг бас ойлгож болох юм шүү. Үүний дараа Times сэтгүүл түүнийг эхнийхээ нүрэнд хэвлэсэн. 1964 оны 12 дугаар сарын 11-нд Мартин Лютер Кинг инх тайвны Нобелийн шагналыг гартаж авдаг юм. 35 настай түүнд Америкийн нэгдсэн улс болон
дэлхийд даяарх хар арьснуудын эрхийн төлөө тэмцэгч гэдгээр нь энэ нэр хүндтэй шагналыг олгодог юм байна. За ийм нэтгэжтэй танилцсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Casa Da Vinci дэмжиж ажиллаж байгаа NCT Group-ийн Casa Da Vinci төсөл за ямар гой гайхалтай шийдлүүдийг бидэнд санал болгож байна вэ гэхээр Ярамгийн нөхдийн зам дагуу Арцтай яманд 23 га талбай дээр байрлаж байгаа. За найз нөхөд хайртай татны хүмүүстэйгээ тухлан суух эдэлбэр газар, террас бүхий таунхаус болон нам давхар цөөн айлын кондо вилла сууцуудыг танд санал болгож байгаа юм шүү. За кондо виллаг манайхан мэдж байгаа бах нэг давхартай ердөө 2 айлтай нэг барилгад одоо 4-9 айл нягтршилт маш багтаагаар оршдог. Зочны өрөө болгоно ингээ урагшаа харсан цонхтойгоор онцлог маш гоё төсөл байгаа. За таунхаус кондо вилла маань нүүж ороход бэлэн болсон 112-оос 260 м квадратын сонголттой. За мөн 2026 оны 3 дугаар улиралд ашиглалтанд орно гэдэг чинь одоо ингээ 9 сар гээд орчих. Ээлжүүдээ захиалга аваад эхэлчихсэн байгаа. Сонирхож байгаа бол борлуулалтын ажилтнтай холбогдож болно. За 75 тэгдлөө 50 дугаараар холбогдоод загварын байруудаар нь зочилж болно. За битүүрийн доор одоо энэ нэг QR код гарч байгаа. Тэндээс одоо кондо вилла сууцны брошюртай та бүхэн манаас танилцаарай. За тэгээд нэг 5 тухайг эрхмэлдэг. За тэгээд лагерч юм шиг одоо ингээд аль хослуулан амьдрахыг хүсэж байгаа. За тэгээд нар тусдаг, цэлгэр гоё тийм ууж орон зай дортой хүмүүс маань алдаж болохгүй бас ийм шийдлэр баригдсан ийм барилга байгаа шүү манайхаа. За баярлалаа. За баярлалаа. За King 5 ном бичээд захидал номлолынхоо хэд хэдэн цуглуулгыг хэвлүүлж байсан. 1964 онд түүний бид яагаад хүлээж чадахгүй вэ гэдэг хамгийн алдартай бүтээлүүдийн нэг хэвлэгддэг юм. Энэ номонд Алабама мужийн Birmingham хотод ялгуурлан гадуурхалтыг зогсоох компанид ажил яагаад гарах болсон болон тухайн үед болж байсан үйл явдлын тухай өгүүлдэг юм байна. За мөн Star Trek гэдэг нэг кино байдаг шүү дээ. Цуврал байж байгаа сүлт кино болдог. За энэ уран зөвлөлт тийм кино байхгүй телевизэн цуврал. Энэ цувралд дэслэгч Ньото Ухурагийн дүрийг Нишел Николс гэдэг бүсгүй бүтээж ирсэн юм байна. Энэ хар арьстай бүсгүй байхгүй. Хин Мартин Лютер энэ Нишелийн хамгийн том шүтэн бишрэгчтэй нэг гинэ. Ингээд түүнтэй уулзахыг хүссэн байдаг. Тэр үед Нишел Николс цувралаасаа гарах талаар яг шийдээд байсан үе нэг. Би ер нь боллоо гэдэг. Тэд нэгэн шагнал гардуулах эслүүгээр анх танилтаа уулзсан юм байна. Кинг Нишел хоёр. Тэгээд би цувралаасаа гарахаар болсон гэж хэлэхдээ Мартин Лютер Кинг одоо эрс эсэргүүцээд энэ алдарт үе дүрээсээ гарч яагаад болохгүй вэ гэдэг талаар ингэж хэлсэн байдаг. Анх удаага телевизээр биднийг ухаалаг, ёс зүйтэй, үзэсгэлэнтэй хүмүүс, сансарт нисдэг хүмүүс гэж та гаргаж байна. Ийм учраас чи энэ дүрээс хэрхэвч гарч болохгүй гэж та зөвлөсөн юм байна. Бүсгүй энэ үгийг сонсоод бистэ бүр цоон шин зүйлийг ухаарсан гэдэг. Би тэр мөч түүний хэлсэн үг бүр үнэн гэдгийг ойлгосон. Тэр мөчөөс эхлээд би дэлхийг өөрөөр харж эхэлсэн гэж Нишел дурссан байдаг. Энэ уулзалтын дараа Нишел Николс олон жилийн турш Ухурагийн дүрээ бүтээдэг юм. Тиймдээч Ухурагийн кино гарахад мөн л хар арьс жүжигчин Зои Салдана дөрвөлжлүүлэн дүрийг бүтээж явдаг. Энэ одоо бүр ингээд уламжлал болж явж шít. Түүний энэ дүр ямар үн цэнтэй вэ гэдгийг үнгүүгээр харж болж байгаа юм. 2022 оны 11-р сард алдарч жүжигчин Julia Roberts сэтгүүлч төгссөн ярилцлагата Кингийн гэр бүлд насан туршдаа талархаж явдгаа ийм дурддаг. Хоёлаа өмнө нь ярьж байсан шүү дээ. Julia Roberts-ын дугаар дээр. Julia Roberts эцэг эх нь Мартин Лютер Кинг Коретын нарын хүүхдүүдийг Атлантад жүжигчний сургуульд оруулсны дараа дотн нөхөрлөх болцгоос юм. Гэхдээ л байдал санхүүгийн нөхцөл байдал маш хүнд байсан учраас Julia-г төрүүлэх мөнгө байгаагүй. Эмнэлгийн төлбөрөөр байгаагүй. Ингэхдээ Корета чинь төлбөрийн татгалдаг шүү дээ. Ингэж гэмээр Julia Roberts эсэмэнд амарч төрдөг те. Мартин Лютер Кингийн хийсэн 13 жилийн эсэргүүцлийн үеэр олон нөхөд болон дэмжигчд нь ам өргөцсөн байдаг. Харин түүнийг 1968 оны 4-р сарын 4-нд Мемфис хотын зочид буудлын тагтан дээр зогсож байхад нь эрүүт тус газар нь буудаад тэгээд амьнасыг нөхрөөдөг юм. Ийхүү сая хүнд эрх чөлөөний төлөө тэмцэлтэнд уран зориг өгсөн Мартин Лютер Кинг 39 наснда амьнасаа алддаг. Мартин Лютер Кингийн энэ үхэл нь
улс орон даяар 100 гаруй хотод хүчирхийлэл олныг хамарсан эсэргүүцлийн давалгааг эхлүүлж байгаа юм. Алуурчныг 2 сарын дараа баривчилдаг юм байна. 1969 онд James Earl Ray гэдэг энэ этгээд гин буурга хүлээн зөвшөөрөөд түүнд 99 жилийн хорих айлыг доонодог. Гэсэн ч тэрээр хожим мэдүүлгээсээ татгалзаад 1997 онд түүнтэй уулзсны дараа Кингийн хүү Декстер нь нөгөө Рэйг өмгөөлөд олон нийтийн өмнө үгэлдэг байхгүй. Харин 2000 онд Америк нэгдсэн улсын хууль зүйн яам Кингийн үгтлийн талаарх өөр онолыг үүсгэсэн тайланд нийтлээд энэ хэргийг хаацсан байдаг юм. Рэй бууцсан гэдэг оюутай. Дүгнэлттэй. Гэтэл Декстер ч Рэйтэй уулзаад биш юм байна гэж тогтоочод байгаа шүү дээ. Өөрөө тэгээ бодчиход байгаа шүү дээ. Мартин Лютер Кингийн амьд хүрснээс 6 жилийн дараа буюу 1974 онд 6 дугаар сарын 30-нд Баптист цөмд хөгжим тоглож байсан Мартин Лютер Кингийн ээж Альберта Уильямс Кингийг мөн буудан өнөдөг юм. Энэ аллахыг 23 настай эргүүлсэн бөгөөд түүнд цаазаар явах ял оноодог юм. Мартин Лютер Кингийн гэр бүл цаазаар явах ялыг хаалгах талаар үргэлж дэмжиж ирсэн тул ялыг хэсэгчлэн хөнгөрүүлэхийг хүсснээр түүний ялыг бүх насаар нь болгож өөрчилсөн байдаг. Халуулсан гэр бүл өөрсдөө юм болгуулж байна те. Энэ бол үзэл бодолтой, үзэл баримтлалтай үнэнч байх ёстой гэдгийн том жишээ. Өш хонцон көч даван туулж шийдвэр гаргаж байна те. Ээжийг нь хүнэж байдаг юм шүү дээ. 39 наслсан Мартин Лютер Кинг нь арьс өнгөөр ялгуурлан гадуурхлын эсрэг иргэний тэгш эрхийн төлөө Америк нэгдсэн улсад өмнө нь 350 жил гарснаас ч илүү их ахиц дэвшлийг авчирсан гэж үздэг юм байна. Би хүний амьдралын нөхцөл байдал удам ухсаанаас нь илүү чадварт нь итгэдэг гэж тэрээр хэлж байж. Надад бүр үнэхээр таалагдлаа. Одоо яг ийм нэг юм ямар нэг үйл бүтээхийн төлөө төрсэн юм шиг энэ хүмүүс зүгээр хүн болгонд тэгш өгөгдсөн байдлаас одоо дутууд улмгоод хэрэг тэнцүү болох гэж байх ёстой юмны төлөө те ингээ өгөгдсөн хүмүүст одоо цагаан арьстай хүмүүст өгөгдсөн тэр нөхцөл байдлын төлөө тэмцэхдээ үхлэн хүртэл бас айгүй их дуу хоолой болсон байгаа байхгүй юу? Мартин Лютер Кинг өөрөө хөхтэй, ээж нь хөхтэй энэ төр. Америкийн соёл гэж яриа л да. Нийгэм соёлын хэмжээнд маш том хувь нэмэр оруулсан бол Мартин Лютер Кинг байна. Хоёул өнөөдөр бол товчхон дурдлаа шүү дээ тийм. Ирэх улирлуудад түүний талаар 2-3 дугаар гарах болов гэж би бодож байна. Яг юу болсон? Тэр гүүрэн дээр юу болсон? Мартин Лютер хэрхэн ийм тэмцэгч болж хувирсан гэх мэтчлэн маш нарийн деталуудыг тэгэд юу хатгаад исэн бэ гэдгийг ялангуяа нэлээд нийлгэрэнгүүд ордох болов. Тийм. Яг иймэрхүү кинонууд нэг айгүй хэд болохоор хүмүүстэй төсөөлөл нь бол байсан баг. Тэгээ сүүлд Майкл Джекс үзэж явах хүртэл бас яг л тийм хар арьстай учраас одоо дуугийн тэхгүй гэдгийг нь бас л гарч илаа. Тэгээ амар муухай санагчин бид нэр одоо нэг тийм ялгаатай байдал мэдрэх шиг хамгийн муухай юм байхгүй штэ. Яагаад гэд ингээд бүр гайхмаар санагддаг бол зүгээр ингээл хар төрснийхөө төлөө хүүхэд наснаасаа ахуулаад бараг л шижиглээд байгаа юм шиг ингэж байсан. За тэр боловсролын тухайд өөр бусад нийгмийн харилцаанд орохын тухайд дандаа адлагдсан байдалтай амьдрын гэдэг ямар аимшигтай вэ? Яаж энэ дундаас харин ийм сэтгэл зүйн хувьд сайн хүмүүс гарваа. Уг нь бол тэр хүмүүсийг бүр ангал руу түлхэгдсэн байхад. Үнэхээр сайхан байлаа. Баярлалаа. За шинжлэх ухаан тань мэдэх одон төр сууг та бүхэндээ Адренер нэвтрүүлгийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. За нэвтрүүлгийг дэмжиж ажилласан Итгэл даах Герман чанар хэтих мөн Casa da Vinci утганд дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон төр сууг, NTV телевиз, одон төр радио 83.3 170 хостолгоноор хүрсэн нэвтрүүлэг бэлтгэгдсэн. Нэг хоттой баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмон төр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон төр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансага 4191 тэг 4518
Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.